Олон улсад эзэнгүй нохой муурыг асрах газар тасардаг. Харин манайд төрийн нэрээр үйл ажиллагаа явуулах амтны асрамжийн газар яриад үдээ байсан бол 2022 оны 5 дугаар сараас эзэнгүй нохой муурыг төр байрлуулан асрамжлах байр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За улмаар эзэнгүй нохой муурыг эмчилж үржлийг нь зогсоож хүмүүст өрчилж байна. За өнөөдрийн байдлаар тус газарт 7 хүн ажиллаж 120 гаруй нохой муурыг тэжээн асарч байна. За үзэгчдээ бид эзэнгүй нохой муурыг төр асрамжлан хамгаалах байрнаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр миний энэ ард харагдаж байгаа нохойг сар орчмын өмнө дүүргийн тогтчлолт үйлчлэгээний компаниас бол авчирсан. Тухайн үед хээлтэй байсан. Ингээд 10 орчим хоногийн дараа 4 гүлэг гаргаж одоо гүлгнүүдийн хамт эрүүл сар бол боожж байна. Энэ мэд түүхтэй амьтад тус төр хамгаалах байранд одоо насны ангилал болон хүүсээр нь ингэж ангилж ирэмээр нь ангилсан байдалтайгаар байлгаж байгаа юм. Түүнчлэн одоо гадна талд бол нас биед гүйцсэн нохойнуудыг байрлуулдаг. Харин муурыг бол ирэмээр нь хоёр хэсэгт тусгаарлан ингэж байрлуулдаг юм байна. Түүнчлэн өвчтөй нохой муурны бас хэсгээс бүрдэж байна. Малын эмч ирсэн нохой муур бүрд үзлэг хийж бүртгэж үржлийг нь хязгаарлаж чипс суулгадаг. Иргэд алдсан нохой муураа байгаа эсгийг ирж үзэхээс гадна мөн тэжээхээр авч явах боломжтой. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй нохой муур ирснээс иргэд 30 гаруй нохой муурыг тэжээхээр авч явжээ. Мөн амьтад өвчтөй хүнд ирэх тохиолдол бий. Ийм үед шаардлагатай арга хэмжээг авч арга дасарсан үед унтуулдаг гэлээ. Амьтад бол анх ирэхэд бол айгүй айцтай. Тий одоо нөгөө энэ тийм хүн амьтнаар нөгөө цогцоллоо ингээд энэ загнуулаад ингээд хөвгдөд бол айгүй айцтай ирдэг. Ирсний дараа бол манад ирсний дараа 7-аас 14 хоногийн дотор бол одоо нохоо малж байгаа хоёр хүндээ олдог хүндээ айгүй урдан тасдаг баг. Өвжин улсын амьтдтайгаа бол ямар байгаа гэдгийг хяналт тавьдаг. Бүх манад одоо байгаад гараа буцаа явж байгаа амьтад бүгд экочиптэй. Очоод экочип оншуулахад одоо манад хитэн хэзээ ирсэн ямар үйлчлэг хийгдсэн тэгэд ямар хүнд очсон бүгд эзэнгүй нохой муурыг асрамжлах байр нь нэг эмч 3 амьтан маллагч уурын зуухны 3 галчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Амьтад нэмэгдэх тусам орон тоог нэмэх шаардлагатай ч тэр бүр ажиллах хүн олддоггүй байна. Мөн 3 галч амьтдыг даруулахгүй тулд 24 цагаар ээлжлэн галдаг. Харин амьтан маллагч нар нохой мууранд зориултын хоолыг нь бэлтэж өгдөг байна. Ер нь нохойныхоо хоолыг хэрхэн яаж бэлддэг вэ? Одоо ингэ мах элэг мэлэг өшгөлөд гэж цавдаа өшгөлөд. Тэгж хийгээд гоймонтой болоод ингэ чанд энэгээр энэ тоогоо 50-60 авдаг. Тэгэл өөргөж бод ийшээгээ хийж өөргөж бод тэгээд ятдаг. Өглөө ороо өглөө нэг хэсэг өрөөд өгдөг. Ороо нэг 5 өнгөлөө өгдөг. Эзэнгүй нохой муурны тоо тодорхойгүй байгаа юм. Гэхдээ нэг нохой жилд 2 удаа гүлгэлдэг бөгөөд хамгийн багаар бодоход 10 болж өсдөг байна. Энэ нь 100 эзэнгүй нохой нэг жилд 1000 болж өсөх боломжтой гэсэн үг юм а. Тэгвэл эзэнгүй нохой муурыг асрамжлах байр байгуулагдсанаар эзэнгүй нохой муурны тоо цөөрчээ. Эзэнгүй нохой муурыг асрамжлах байрыг нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцж байна. Харин цаашаа тогтмол хариуцах байгууллагыг тодорхой болгох юм а. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар амьтныг буудаж хороохыг хориглодог. Гэвч баригдахгүй үед олон шаардлагатай нөхцөлд буудан хороож байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. Харин 2027 оноос буудаж хороохыг хориглохоор төлөвлөжээ. Мөн эзэнгүй амьтанд асрамжийн газар байгуулж их хэмжээний зардал гаргаж байна хэмээн шүмжлэх хүмүүс байдаг. Тэгвэл энэ дэлхий дээр зөвхөн хүн амьдардаггүй, амьтдаж мөн ирэх байдаг. Тэднийг хайрлан хамгаалж тэжээхэр шийдсэн бол эзэн байх үргэж биелүүлэх хэрэгтэй юм а.